Тэнгэр телевиз COP17 ногоон бүсээс та бүхэнд шууд хүрж байна. За бид яг одоо Pine Plus төслийн удирдагч Баяр Талхтай ярилцах гэж байна. Өдрийн мэнд хүргэе танд. За өдрийн мэнд. Юун түрүүн та үзэгчтэй Pine Plus төслийн бас танилцуулга мэдээллийг ихэд өгөөч. За Pine Plus төсөл бол яг Pine гэдэг маань өөрөө бас хуш нарс одоо моднуудын ерөнхий англи нэр. Гэхдээ яг бид нар нөгөө товчлоод ерөнхийдөө энэ Pine Innovation за тэгээд Nature Based Ecosystem гэсэн одоо энэ үгнүүдийг нийлүүлээд ерөнхийдөө одоо энэ хушны одоо хушны системийг одоо байгаль орчиндөө ээлтэй ийм одоо экосистем бүрдүүлэх чиглэл гэсэн одоо нэртэй ийм төсөл байгаа. За төсөл маань өөрөө бол ер нь бол одоо Монгол оронд байгаа хошин ойг хамгаалах. За дээрээс нь одоо энэ уур амьсгалын өөрчлөлтөд холбогдоод устж байгаа түүмөрт өртсөн, хортон шавжид идэгдсэн, за буруу ашиглалтаас болоод огтлогдсон ч байдаг юм уу. Ийм өмнө одоо хошин ой байсан ийм газар нутгуудад эргээд энэ ойг хушаар нь сэргээх ийм одоо зорилготой төсөл байгаа. За тэгээ энэ дээр бол бид нар одоо залуучууд маань хамтраад тодорхой хэмжээний одоо суулгах цаа үржүүлэх юм үржүүлгийн аж ахуйнуудаа бас одоо байгуулад эхлээд явж байна. За мөн ер нь бол томоохон зорилго тавьсан. Гэхдээ эхний ээлжинд бид нар нэг 7 жилийн хугацаанд нэг 1500 орчим га ийм хошин ойг сэргээх. За сэргээхдээ өмнө байсан одоо ялангуяа энэ Сэлэн аймгийн Мандал суманд байгаа газар нутгууд дээр энэ эхний ээлжинд хийя. За гол нь бид нар энд бас тодорхой хэмжээний инновац ашиглах гэж байгаа. За энэ юу вэ гэхээр энэ хошин ойг одоо тарьцуулах цэг бэлтгэхдээ тодорхой хэсгийг бид нар залгаацаар одоо үржүүлж залгаацтай одоо ийм суулгацуудыг тавья гэж байгаа. За энэ яг юу гэхээр эдийн засгийн бас тодорхой хэмжээний эргэлтэнд бас түргэн ордог. За яагаад гэхээр хэрвээ залгаацаар бид нар одоо хийгээд ингээд одоо энэ тарьцуудыг хушаа тавих юм бол нэг 7-8 жилийн дараа гэхэд эхний боргоцоонууд бий болоод эхэлдэг. Харин одоо байгалийн үрээр нь тариад жишээ нь ургуулах юм бол нэг 40 жилийн дараа боргоцоо бий болж эхэлдэг байгаа. Тэгэхээр энийг бол бид нар бас одоо орон нутгатайгаа хамтраад тухайн одоо бүс нутагт амьдарч байгаа иргэдийг одоо оролцуулаад ингээд нэг талаас ойгоо газар нутгаа хамгаалах, сэргээх, нөгөө талаар тухайн одоо бүс нутагт байгаа иргэдийн амжиргааг бас тодорхой хэмжээгээр дэвшүүлэх гэсэн ийм зорилготой төсөл явж байгаа. Pine Plus төсөл COP17-гийн цэнхэр бүсэд одоо Delegation Pavilion буюу зохион байгуулагч орны павильонд бас одоо өөрсдөө төсөл танилцуулж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр яаж юу COP17 хуралд оролцож байна? Хүмүүс ер нь бас хэр ирж танилцаж оролцох сонирхолтой байна гэж хэлж байна. Тэгэхээр COP17-гийн зорилго маань бол ойлгочтой тийм ээ. Одоо бид нар эргээд газар нутгаа одоо буцааж нөхөн сэргээ, итгэл найдвараа бас ингээд одоо сэргээ гэсэн. За энэ одоо үзэл бол үнэхээр одоо Pine Plus төслийн гол зорилготой дүн нийцэж байгаа. За нөгөө талаас энэ COP17 маань ялангуяа одоо энэ цөлжилттэй тэмцэх. За энэ одоо газар нутгаа эргээж одоо сэргээж буцаад одоо байгалийн онгонд хүрэхэд нь бас аль болох төхөөж одоо оруулах энэ гол зорилгоодыг одоо тавьсан тодорхой төслүүдийг санхүүжилтийн хувьд нь одоо шийдэх. За дээрэс нь хамтрагч нарыг одоо хооронд нь уулзуулах. Магадгүй одоо энэ ойг сэргээх, энэ ойн чиглэлээр явж байгаа санаачлагуудыг нэг нэгнээсээ суралцах, дэлхийн бусад улсууд дээр сайн жишээнүүд ямар байна. Энийг бид нар нэг нэгнээсээ суралцах, нэг нэгэндээ одоо мэдээлэлээ дамжуулах ийм одоо чиглэлийн арга хэмжээ учраас энд бид нар одоо оролцож байгаа. Тэгээд зорилгууд байна. Бид нар бас яг энэ чиглэлээр тодорхой ажилдаг судалгааны байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн бус байгууллагууд. За ялангуяа одоо бас энэ чиглэлээр тодорхой хэмжээний санхүүжилтийг одоо өгдөг байгууллагуудтай бас одоо холбоо харилцаа тогтоох гол зорилготой. За нөгөө талаар бол одоо энэ хүлэмжийн одоо тооцоолол нэг мод өөрөө бол одоо нэг за яг 40 настай гэж бодоход нэг 10-аас за нэг дээдлэн тухайн нөхцөл байдлаас хамаарат 30 орчим килограмм нүүрс төрөгчийг одоо жилд шингээдэг. Тэгэхээр энэ бол өөрөө бас нүүрс төрөгчийн хийг одоо тодорхой хэмжээгээр шингээх энэ хүлэмжийн тооцоололд одоо оролцох гэх мэтлэн ийм одоо болцоодуудыг
нээж байгаа учраас бид нар энд одоо итгэх зүтгэлтэй бөгөөд зорилготой оролцож байгаа. Таны хамгаалахаар сэргээхээр одоо цаанаачсан төслийн хүрээнд ер нь Монгол орны энэ дэлхийн дулаарл, уур амьсгалын өөрчлөлт, цөлжил гэх мэт олон хүчин зүйлээс болоод яаж нөлөөлж өртөж байна вэ? За мэдээч хэрэг энэ дулаарл салбар болгонд өөр нөлөөлж байгаа. Одоо жишээ нь зам тээврийн салбарт жигтэйх их одоо вирус болоод зам эвддэг ч байдаг юм уу. За барилга байгууламжтай холбоотой салбарт бол арай өөр. Мал аж ахуйн салбарт жишээ нь Монгол улсад бол хамгийн их одоо өртөж байгаа нь бол мал аж ахуйн салбар бас нэг талаар байдаг. Хүний амьдралд өдөр тутам мэдрэгдэж байгаа. Бэлчээрийн дац чинь муудж जैन тийм ээ. Гэх мэтлэн зөвхөн нэг талаар малын тоотлогоо боловч нөгөө талдаа бас энэ уур амьсгалын өөрчлөлтөөр холбоотой одоо энэ хуур аашилт явагдаж байгаа, цөлжилт явагдаж байгаа асуудлууд дээр бас тодорхой асуудлууд байна. Ойн салбарын хувьд бол бас маш одоо томоохон цохилт авж байгаа ийм салбар. Тэгэхээр ялангуяа одоо энэ хуур аашилт, уур амьсгалын өөрчлөлт маань өөрөө одоо хортон шавж гэхтэл одоо гинт одоо хит их одоо популяцийн дэлгэрэх энэнгээр одоо ойд бас хор хохирол учруулах байна. За түүмөрийн асуудал байна тийм ээ. Түүмөр энэ хуур аашилттай холбогдуулаад түүмөр одоо бас нэлээд айхтар хор хохирол одоо учруулж байна. Мөнгөн дүнгээр илэрхийлэх юм бол одоо маш өндөр дүнтэй ийм одоо хор хохирлууд учруулж байна. За дээр нь одоо ядуурл бий болж байна. Ер нь бол ядуурл бий болоод орон нутагт одоо энэ уур амьсгалын өөрчлөлтөд холбогдоод нөгөө малаа алдах ч байдаг юм уу. Ингээ ядуурл бий болоод эхлэхээр тухайн хүмүүс амьдрах арга нь байгаль руугаа дайрч эхэлдэг. За байгаль руугаа дайрна гэдэг маань өөрөө юу гэж юм гэхээр нөгөө ойн дагалдах баялаг энийг одоо хит ашиглах нөгөө экологийн тэр экосистемийн тэнцвэрийг алдагдуулах ийм одоо үйл ажиллагаа руу орж эхэлдэг. Тэгэхээр энэний эсрэг нь бид нар тэр улсуудад нөгөө амжиргаагийн сайжруулах, орлогын бий болгох, магадгүй энэ самраар тодорхой хэмжээний одоо амжиргаагаа дэвшүүлэх гэхдээ зөв одоо шинжлэх ухаанд нутлагдсан ийм аргаар зөв төвөдөг тийм ээ. Одоо ингээд ийм байдал руу н оруулаад эхлэх юм бол энэ байглаа бид нар нэг талдаа хамгаалах ийм одоо том бололцоог бид нар үүсгэж байна л гэж байна. Цаг гарга мэдээлэл өгсөн танд их баярлалаа. За. Баярлалаа. Үзэгчдээ Тэнгэр телевиз COP17 ногоон бүсээс та бүхэнд хүрч байна. За бид яг одоо Pine Plus төслийг удирдагч Баяр Талхтай ярилцлаа.